Би чамайг хайрлаж харамлаж, би сэтгэлээ чамдаа зориулж. Гинэн хонгор насаа намрын навчис шиг гээчхээд гигийн хүслэн цаламдуулж явна. Хайрын бурхан чинь хаан байна. Хариулч надад хэлээд өгөөч. Тэндөө юу хэмдэ зүгээр сэтгэл зүрхний одоо захиалгаар үтсэн дуулаг шилмээр байгаа юм. Магадгүй бас тохиолдолч байсан байж магадгүй. Өөчгийн ер нь надад нэг дуу зохиоё гэж ярьж ирсэн байхгүй. Ер нь бол тэгтээ шүлэг байхгүй байна. Үг нь ерөөсөө бичиж чадахгүй байна. Санаанд орж ирэхгүй байна. Заавч болохгүй байна гэл. Тэгэнгүүт нь Хүрлбаатар руугаа тандаж хэлсэн. Би одоо маш сайн санаж байна. 1996 оны 4 сарын 16-нд байна уу да. Гар бишүүл дээр яг тодорхой өдөр нь байж байгаа. Өглөө босоод 7 өнгөрч явахад энэ дууны шүлгийг нэг амьсгаагаар л бичсэн. Хамгийн анх орж ирсэн оройнд бодогдсон үг нь юу байсан бэ гэхээр хайрын бурхан чи минь хаа байна гэсэн тийм нэг асуултын маягтай нэг сэтгэлийн юмыг нэг эрэл хийж байгаа, ирж байгаа, өөрийгөө ирж байгаа, өөрийнхөө хайр сэтгэлийг ирж байгаа нэг тийм санаа бодогдоод байсан. Тэгээд тэр шүлэг надад нэг 2-3 сар болж исэн чи дүү хуцтай. Сарагч нөгөөдөр CD-ийн бичлэгэнд Сингапур руу явах чинь тэгээд нөгөө хайрын бурхан гэдэг дуу юу болсон бэ? Та зохиосон бол маргааш дуугаас ураад явъя гэж хэлж шүү гэд хэлүүлж шүү гэд. Тэгээ өөчгий нөгөө аяа надад сонсгоогүй байдаг. Тэгээд манай аав ээж ингээл ирчихсэн гэртээ одоо намайг Сингапур явахаас өмнө бас нэг бяцхан бууз мууц хийгээл бүгдээрээ гэртээ ингээл намайг гаргаж өгөхгүй л. Тэгсэн чинь л өөчгий ирээл тэгэл манай хажуугийн жижиг өрөөрөө оруулж за нааши гитар аваад иргээл. Тэгээ нөө хайрын бурхан эхлэхтэй ингэдэг штэ. Бичиж байгаа мó? Бичиж аюу гой болж ийн гэдэг штэ. Яг тэр чинь яг би нэг юм Sony гэдэг юу плеертэй байсан. Одоо диктофон шиг юм да тэр нь тэгээд бичдэг. Тэгээд өөчгий за алуу надад үгээ харъя гэдэг. Үг харуулж байгаа. За тэгээд шууд ми чамайг гэл хайрлаж харамлан би сэтгэлээ чамдан зориулж. Тэр дууных нь шүлгийн ингээд Хүрлбаатар руугаа нэг тэр үчийн бичгийн машинаар бичдэг байсан шүү дээ. Компьютераар биш. Тэгэхэд тэр бичгийн машинаар бичсэн шүлгийг би дараа нь нэг цагаан сараар очиж зоолгох хэрэгтэй. Лөө эсвэл уран бүтээлийн үйлчлэг дээр нь лөө жаазан тэгээд гар хэсгээ зураад үргэжсэн. Ингээд энэ дууг очиод аранжировк хийлгийгээд манай тэр Pavan Music Production-ы аранжировк шиг Гавьян гэд хандхад Гавьян гэжсэн энэ гоё дуу байна. Жорлж байгаа тусад нь хийнэ гэл. Тэгээд амьд бөмбөрчин Jimmy Lee гэдэг бөмбөрчин авчирч бүр Тайваны том дуучтай ард тоглодог бөмбөрчин тоглуулсан гэл надад ангирал магтаад байсан л да. Тэгээд би тэр дууныхаа аранжировкийг сонсохгүй байжгаад яг ингээд чи надад эхэлж гайд одоо баягаар дуулаад өгөх ёстой гэж хэлсэн байхгүй. Эхэлж одоо нэг юм компьютерээр бичсэн юм дээр би дуулсан. Миний тэр амьд амьдар дуулсан юм дээр надад амьд бөмбөрчин тоглоод тэгэл бүх хүч минь амьд те. За тэгээд араб үндэстэй Айша гэсэн тийм гитарчин тоглосон гитар байна. Тэр гэл нэг тийм тусгай соол гэдэг штэ. Тэгээ өөжгмэн ч гэсэн тоглож чадна. Тэгээ тэр аялгауг бол тэр гитарын аялгауг бол байна Айша өөрөө зохиосон. Тэгэхээр Монгол, Хятад, Араб те Тайван гэл тех олон үндэстэн улсууд одоо энэ дуун дээр ажилласан гэсэн үг л дээ олон улсууд. Сүүлд надад ярьжсэн би онгоцон дотор дуугаа сураад хайрын бурхан чинь бас ингээл хүн болгон Disney дуу юм шиг санагдаж байгаа боловч яг үг нь бол их сайхан. Тэгээд аялгау нь болон аранжировк ч гэсэн маш Disney биш л дээ. Нэгсэн доо нэг амар юм бас яг л одоо орчин үеийн одоо pop эсвэл rock ballad стилээр те бичигдсэн. Энэ дуу он цагийн шалгуурыг даван туулж, ард түмний сонсох дуулах дуртай сэтгэлийн нандин утсыг хүндсэн дуу болж чадсан. Чамдан зориулж гинэн залуунасаа намрын навчис шиг гээчгээ гигээ хүслэн цаламдуулж явна. Хайрын бурхан чи минь хаан байна.
надад хэлээ өгөө харин бурхан чи минь хандаа хариуч надад хэлээ өгөө Алс чамай огцож дурлаач онгон сэтгэлээ чамдан идгэж дотайхан насаа тухтутай цагтд мэдгэж дурлын мананд торчит яванда ганцхан